За би яг хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Тэгээ ажлын хэсэг гараад бас тал талаас нь үзэж хараад шийднэ. Ерөнхийн энэ улс орны эдийн засгийг одоо суур хөгжлийн асуудал ерөөсөө л эрчим хүчний их үүсвэр хангалттай, хүртээмжтэй, найдвартай байгаа хэсгээс шалтгаална. За өнөөдрийн бараа үйлчлэгээний бодит төсөлд нөлөөлдөг хамгийн том зүйл бол тээвэр логистикийн зардлаас гадна энэ эрчим хүчний үн терапи асуудал байна. Тэгэхээр бидэд ерөн зүгээр улсын бол бас энэ эрчим хүчний тусаар тогтнолын асуудлыг яг бодиттой ярьж ус төржгүйгээр урагшлахгүй бол одоо 20 жилийн өмнөх гэдэг юм домог мэтийн яриасаар л байна. Одоо нэг юм 5 дугаар цахилгаан станцын домог сонсогдоол. За би өнөөдөр яг 40 настай. Хамгийн сүүлд яг эрчим хүчний их үүсвэрийг 1984 онд буюу намайг яг төрж явахд барьж ирсэн юм бэл. Энээс хойш ерөөсөө юм баригдсангүй. За өмнө говьд бол нэг тухайн компани хэрэгцээг хангахны 20 мегаваттных байх шиг байна. За дулааны эрчим хүчний их үүсвэр бол амгалангийнхаас өөр юм баг алга. Үндсэндээ. Тэгэхээр энэ асуудлуудыг бас одоо зайлшгүй хэрэгцээ шаардлага байна гэж учраас энэ хуулийг бол дэмжиж байна. Тэгэхээр энэ эрчим хүчний их үүсвэрүүдийн ер нь насжилт, найдвартай ажиллагааны байдал ер нь Монгол улсад хэр байна вэ гэдэг дээр нэг хариулт өгөөч. Олон нийтэд мэдээлэл хүргэмээр байна. За хоёрдугаарт эрчим хүчний их үүсвэрт холбогдъё гэдэг хүсэлт зөвхөн орон сууцны нийтийн зориулалтын орон сууц байт юмнаас гадна аж ахуй нэгж байгууллагуудын үйлдвэрлэлийн хэмжээ буюу хэрэгцээ хэр одоо ингэж өсч ирчээд тулчаад таад энийг нь одоо холбох асуудлыг шийдэхгүй ингэ байж байгаа вэ. За дээрэс нь энэ эрчим хүчний одоо асуудлаас шалтгаалаад тодорхой төслүүдтэй ч уйжсэн эрчим хүчний төслүүд байгаа. Жишээ нь 5-7 энэ станцыг бид нэр барьж чадахгүйгээс шалтгаалаад жишээ нь хичнээн төгрөгийн валютыг жилд алдчихж байгаа вэ. Энэ асуудлуудыг бас нэг хариулж өгөөч. За тэгээ эцэст нь би бас нийслэл сонгоцсон гишүүний хувьд ерөн Улаанбаатар хот бас эрчим хүч дулааны асуудал бас хүндэрж байгаа. Энэ Т3 дээр бас гарсан улмаас энэ одоо хотын яг хотын одоо хүн амыг 100 гэх үү эсвэл барилгыг 100 гэвэл хичнээн өмнө энэ нөхцөл байдалд өртгөхөр байгаа вэ. Энийг өвлөөс өмнө одоо ямар хариу арга хэмжээ авахар засгийн газар ажиллаж байгаа юм бэ? Бас нэг олон нийтэд мэдээлэл өгөх зорилгоор асууж байгаа маа. Тэгээд бидэд яг бодит үннээ яриад шийдэл арга замаа хайгаад хяналтаа тавиад одоо урагшлахгүй бол асуудлууд учирсаар байна, хүндэрсээр байгаа гэдгийг бол одоо хаана ойлгож байгаа. Тэгээд энэ дөрвөн асуултанд бас товчхон олон нийт мэдээлэл өгөх зорилгоор бас яг тоо үзүүлэлтээр нь хариулж өгье гэсэн юм. За чөйжлөрөн сайд хариулъя. 5 номер. Сайн зэрэг гишүүн асуултанд хариулъя. Эрчим хүчний Монгол улсын хэмжээнд өнөөдөр 5 эрчим хүчний систем хоорондоо холбогддог үйл ажиллагаа явуулж байгаа. Баруун мөсийн эрчим хүчний систем, Малтай улаасны эрчим хүчний систем, Төвийн мөсийн эрчим хүчний систем, Зүүн мөсийн эрчим хүчний систем гэдэг. Өмнөд үсгийн эрчим хүчний систем, Төвийн мөсийн эрчим хүчний системийг одоо бид нар 330 кВт-ийн цахилгаан товжуулга гарын шугамар холбоод одоо 4 станцтай байгаа. За Төвийн мөсийн эрчим хүчний систем дээр яг өнөөдрийн байдлаар 1264 мегаваттын 6 дулаан цахилгаан станц үйл ажиллагаа явуулж байгаа. ТЭЦ3, ТЭЦ4, ТЭЦ2, Дарханы дулааны станц, Эрдэнэтийн 2 дулааны станц байгаа. Ийм байдалтай. Эдгээр 1264 мегаватт маань яг өвлийн оргил ачаал цагаар ямар ч одоо нөөцгүйгээр бүх тоноглолоо ажиллуулахад 1101 мегаваттыг төвийн эрчим хүчний систем дотоод хэрэглээг хасаад нийлүүлж байгаа. Ийм байдалтай явж байгаа. Энээс 226 мегаваттын хөтөн чадалтай турбо генераторууд бол ашиглалтын хугацаа дууссан. Ийм байдалтай байгаа. За хоёр салбараас төвийн эрчим хүчний системд 2 станц залгаднаадалж байна. Бөөрөлжүүдийн цахилгаан станцын эхний булаг 150 мегаваттын булагийг өнгөрсөн жилийн 12 сард холбосон. Энэ жилдээ багтаагаад 150 мегаваттын 2 дахь булагийг холбох ийм тооцоотой. Түүнээс гадна Завхан аймгийн Тусан цэнгэл сум дээр 30 мегаваттын цахилгаан станцын 21 мегаваттын хөтөн чадалтай эхний 2 булагийг олвож байна. Энэ жилдээ багтаагаад Сэлэнг аймгийн төв дээр Ride Mongolia гэдэг компани 70 мегаваттын хөтөн чадалтай дулааны цахилгаан станцыг төвийн шилжээнд толбох байдалтай ийм нөхцөл байдалтай байгаа. За үүнээс гадна Оросын холбооны улсаас бид нар өвлийн оргил ачааллын цагийн үеэр 345 мегаваттын цахилгаан эрчим хүч импортлж байгаа. Түүнээс гадна 160 орчим мегаваттын хөтөн чадалтай батарей хоримтлуурын станцууд бий. Нэг 245 мегаваттын хөтөн чадалтай сэргээгт эрчим хүчний их өсвөрөд төвийн мөсийн эрчим хүчний систем толгойтой байгаа ийм байна. За хоёр дахь асуулт техникийн нөхцөлийн хүсэлтийн талаар ярив. Цахилгаан эрчим хүчний тухайд бол төвийн мөсийн эрчим хүчний системээс
цахилгаан эрчим хүч одоо өссөн техникийн нөхцөл өссөн өнөөдрийн байдлаар 3,000 мегаватт буюу 3 гигаваттын одоо төсөлтүүд ирсэн. Бид нар энийг бол техникийн нөхцөлийг болгож чадахгүй байгаа ийм нөхцөл байна. За 5 цахилгаан станцыг барьс нарын эдийн засгийн өрөөгөөжийн талаар урд нь их ярьсан. Одоо оюу тулгай компани гашуун сугаад ганц мод боомтоор цахилгаан эрчим хүч импортлж байгаа. Жилдээ 140 орчим сая долларын цахилгаан эрчим хүчийг бид нар хятадын талаас судалж авч байгаа энэ боомтоор. Ийм байдалтай байгаа. За ТЭЦ-3-ын талаар та бүхэн танилцуулга өгье. 6 сарын 2-ны шөнө 0 цаг 19 минутанд ТЭЦ-3 дээр осол гарсан. 9 дугаар турбины нөхцөл байдал хүндрэлтэй эвдрэл гарсан. Засгийн газраас онцгой дэглэм тогтоогоод бүрэн эрх төлөөлөгч томлогдсон адилжин ослын шалтгаан эхнээсээ тодорхой болж эхэлж байгаа. Тагнуул цагдаагаас үйл ажиллагаа явуулж байгаа ийм байдалтай явж байна. За энэ ТЭЦ-3 дээр гарсан ослоос шалтгаалаад Улаанбаатар хотод бол 2 хүндрэл гарна. Эхнийх нь бол дулааны эрчим хүчний хүндрэл гарах юм магадлал бий. 100 мегаватттай тэнцэх хэмжээний гигакалор цагтай тэнцэх хэмжээний ийм дулаанад дутагдлалд орох асуудлыг бид нар хоёр шийдлэр нөх ийм тооцоо гаргаад явж байна. 50 орчим мегаваттын гигакалор цаг хэрэглэгчийг бол ТЭЦ дөрвөлөв болно. Амгалан дулааны станц руу шилжүүлнэ. Үлдэж байгаа 50 орчим гигакалор цаг дулааныг бол нөгөө 100 нь гэмтээгүй байгаа учраас 100-ыг нь цахилгаан дулаан хослон ажилтдаг хормоос зөвхөн дулаан үйлдвэрлэдэг хором руу шилжүүлээд энэ үйлдэлд бид нар ямар ч байсан 25-аас 26-ны өвлийн оргил ачаалал өнгөрсөн жилүүдэд байсан. За чөлөөсрөн сайдгүй зөв хариулъя. 5 номер. Өнгөрсөн жилүүдэд хэрэгжилж байсан дулааны их үсэрэг бол хангана. За цахилгаан эрчим хүчний тухайд бол 50 мегаваттаар одоо цахилгаан эрчим хүчний одоо хомсолт орно. Энийг бол бөөрөлжүүдийн цахилгаан станцын 2 дугаар блок 150 мегаваттыг ашиглалтанд оруулах ийм төлөвлөгөөтэй явж байна. Шаардлагатай тохиолдолд өөр Монголын эрчим хүчний системээс 80 хүртэл мегаваттын цахилгаан эрчим хүчийг өвлийн оргил сарууд дээр дутагдлалд орсон тохиолдолд импортлохоор холбогдох гэрээ техникийн бүх бололцоодыг сунгасан. Түүнээс гадна ярьж байгаа одоо Сэлэнг аймгийн төв дээр явж байгаа 70 мегаваттын хөтөн чадалтай энэ дулааны цахилгаан станцыг энэ 12 сарын 1-ээс өмнө нэмж олох ийм тооцоололуудаар яваад ямар ч байсан 2025-аас 2026-ны өвлийн оргил ачаалалд бол цахилгаан эрчим хүч болон дулааны хувьд бол хязгаарлалт хийхгүйгээр давах ийм төлөвлөгөө боловсруулаад явж байгаа гэдэг хэлье. За сайн зэрэг шүү. Жокийн алдарж өхлөн гişүү асуулт суuna.